За сайн байцгаана уу? Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ миний нөөрийг будангаа жоохон хов базна гэж бодож байна. Миний үсийг битээд байгаараа би нөгөө нэг өглөө арай гоё үстэй удаан байхын тулд өшин ундахтай ийм юмар ороогоод унтчихдаг. Тэгээ одоо жоохон аимшиг харагдаж байна. За тэгэхээр одоо нүүр будахаас өмнө арьсаа маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. За арьсаа чийгшүүлснийхаа дараа мэдээж праймер түрхэнэ. Праймер түрхчихэд фаундейшн руу орно. Би камерын дээр бүр амар хогийн харагдаад байх юм. Нэр та нар мэдхүү. Хүн талент өөрийгөө 2 дахин илүү хөөрхөн болгож хардаг гэсэн. Тэгэхээр чи талент харагдаж байгаагаас 2 дахин илүү царимтай гэсэн. Нэг заавал одоо тийм фильтрүүд байдаг шүү дээ TikTok-ийн тийм юм дээр ингээд сайхан харж байгаа л хөмсгөө засахгүй бол хүмүүсээ өөрөө мэдээ засч хүмүүсийг чинь засч болохгүй мэлээ. Би ингээд шууд талент харж байгаа л дээр дороос нь ингээд тэгсэн чинь нилээ нэрийн хөмсгөд болсон. Тийм болохоор ядчил найзаасаа асуудаг ч юм уу эсвэл тэр фильтр мэлдээр харж байгаад өөртөө тохирохоо заавал хэрэглээрэй гэж хүсье. Самбагч юм ааш. Фаундейшн төрхчээд setting spray цацсан амар чухал. Setting spray үнэхээр нүүрний будыг авардаг. Спонжоо норгож байгаа заяа тийм зөөлөн басныхан дараа ингээд халил нүүрний буд чи ямар ч өөгүй харагдана. Хуур арьстай хүмүүс ойлгох байх. Нүүр буданы хамгийн гоё хэсэг бол фаундейшн тараах шүү дээ хүмүүсээ. За одоо консилераа төрхнө. Консилер бол багсаар төрөх нь амар чухал. Миний багс амар над чиг өргөр алдсан байна. Би яг нэг юм хэлмээр санагдаад байсан юм аа. Одоо 15-аас 19 насны 5 хүүхэд дотны нэг нь сэтгцийн эмгэгтэй болдог. Одоо яагаад вэ гэхээр сүрийн дээрлэхэлт, ялгарлан гадуурхалт, сургууль орчмын дээрлэхэлт. Тэг ингээд тэр хүүхэд чинь тэрнээс болоод ингээд сэтгцийн өвчтэй болоод бүр ингээд өөртөө итгэлгүй болоод чиний хэлсэн нэг муухай хүчил нэг хүний амьдралыг бүхэлд нь сүрүүлэх магадaltaй учраас ядаж ингээд хэлж ярих үгээ бодооч гэж хүсье. Нэмээд өөрөө юу готцیں۔ Юу яриад байгаа гэж бодож магадгүй. Тэгтээ энэ бол зөвхөн миний үзэл бодол. Нэг бронзер энэ ашигладаг болохоор ийм бараа өнгөтэй уралын будгаа бронзерны оронд л ашиглаж ийн гэж ойлгох хэрэгтэй. Арай бүдэг өнгөтэй юм болохоор өөр нь ингээд төрчихдөг. За тэгээ би болохоор нэлээд хідэн газараар флаш төрхдөг байгаа. Гоё хөөрхөн cute харагдмаар байл нэг ингэж л одоо флаш төрхдөгтэй би бол. Энийг хэлэхгүй юм тэр болохгүй нэ. Энийг унштай. Энэ хүүхэн ингээд миний зургийг ингээд ашиглаж байгаа байхгүй юу? Тэгснэ ингээд би ингээд айгүй хөөргөл магтаад байхгүй юу? Өстө хөөрх юм аа энэ төр гэл. Тэгснэ одоо энэ хийсэн эдит нь хартаа. Өөрийгөө шахаад байна гэснэ нэг ийм эдит хийгээд надаас ямар байна энэ төр гэж асуугаад тэгснэ ингээд хөөрхөн байна гингүүт хөөрхөн биш байгаад өөрийгөө хөөрхөн биш гэдэг байхгүй юу? Гол нь би ингээ өөрхөн зурагтай ингээ шалаад байгаа шүү дээ. Тэгсэн мөрчлөө ингээ хөөрхөн бишээ энэ тэргээд солиороод тэгэнгүүт би өөртөө итгэлгүй байдаг гэж яах шиг хүний зураг ашиглаж ийж тэгсэн духан дээр батганы сервер айлгахжуулж гэж яах шиг. Яа энэ бас солиотой хүмүүс байх юм аа нэр. Тэгээд хэрвээ одоо чиний зургийг хин нэгэн хүн ашиглаад янз бүр юм хийгээд яваад байгаа бол өөртөө чаалаад үзээрэй. Амар сонирхолтой юм билээ. Той барал үерхэндээ алдсан. За ингэж харагдаж байна. Хит ягаан харагдаж магадгүй. Гэхдээ ер нь бол тэ би ингэж бодд юм. За ингээл ер нь powder-даад ингэж харагдаж байна. Бид амьдралынхаа туршлагаас хуваалц гэвэл хизээч өөрөө бодааг үсэн анзлаг багтаа хувцаа битээ өмсч үзээрэй. Үнэхээр заяа чиний үс чинь бэлэн болоогүй, нүүрний бодог чинь бэлэн болоогүй багтаа хувцаа өмсч үзэх юм бол тэр хувцс чинь бүр зөхгүй харагдаад, тэнэг харагдаад, бүр сүултээ ямар ч хувцгүй гэж эмороод бүр гархаач болоод. Тийм болохоор би бол аль болох эхлээд нүүрээ бодож үсэн анзалдаг байгаа. Би болохоор хамгийн өдрийг ингэж тавьдаг. Эхлээд энүүгээрээ ингэж явж агаад энэ доошоо жоохон оруулна. Ингэж явж агаад энэ доошоо ингэж оруулна. Яг энэ хэсэг рүү жоохон оруулна. Тэгэх юм бол яг ингэж нүдний чинь доод хэсэг ингэж томсгоод цаашаа гүн харагдаад одоо илүү том нүд мүдтэй
ийм хавтгай нүүртэй биш харагдана. Хүний хамар өөрлөлтөө. Гэхдээ яг энэ хэсгийг бол энэ дотгошоо ингэж бодчаад ийшээ ингэж заавал ороолол хөөрхөн. За ер нь бол ингэж харагдчихна. Тэгээ яг адилхан өнгөөрөө нүдний хайн доод хэсэг зүгээр ингээл би ялах нүдээ илүү том болгож юм хөөрхөн харагдаг бодолтой хийхийг ирмэлцдэг. Хүмүүсөө бол ер нь ингэж бор өнгөөр бодчихдаг. Яг хар өнгө надад цогтгүй мөлий. Гэтэ энийг талент харахгүй бол яг уцаараа харахаар жоохон эвгүүл хосоод тах шиг байна. Гэхдээ яхав. Би нөгөө нэг амар хөөрхөн мөөрхөн урлын бүтээг гэдсэн тэрийг бол алга болгосон. Oh my god, my Shayla. My Shayla. Аваад хит чоноогүй хитгэн ашиглал алга болгоцсон. За одоо нэг юм тийм тод барах шаардлагагүй заяа. Арай бүдэгдүү бараараа нүдээ тайруулаад ингээд хүрээлнэ. За тэгснийхэн дараа яг тэр саяны хонгороо нүдний хайн төгсөл хэсгээрээ ингээд зөөлхөн уусгалтай бодно. Тэгээ иймэрхүү бодолд сонгож авсан байгаа. Би бол 7 дугаар ангиас хойш нүр бодсон. Нэг тод байх хэрэггүй яхав. Чи хүслээр бол тод болгож болно. Гэхдээ би бол ингээл орчдгийг. Тэгээ нөгөө айлайнер тавьж чаддгүй. Айлайнер ингээд зурах гэхээр гар нь амар салгааж чи нэг сонь зурчаад байдэн штэ. Тэгэхгүй тул заяо эхлээд ийм нарийнхан багсаар одоо хар байна уу, бор байна уу, арай нэг юм ялгадах өнгөөр зурдаг. Ингээд зурчаад тэгээ дараа нь давхарлаад контр зурчих юм бол аюу цэвэр харагддаг. Би бол анаад хийдэг. Тэгээ ягаад чи минь багсаар зурхаар цаас амар байдаг бас ингээд алдчихсан бол засгад ч ихсэн амар. Тэгэл одоо энийг ингээд одоо үзүүрч юм жоохон бүдүүрч юм бол ингээд чанаас нэг засаал. Тэгээл дээгүүр нь айлайнераараа ингээд зурчихад бол үнэхээр асуудалгүй контр ч юм гоё харагдана. Одоо ингээд гонэрийнхэн багсаар энэ нэг доогоороо зураад өнгөө штэ. Тэрнээс арай тод бор өнгөөр нүдний хан голыг харж агаад ингээ энийгүүд нэг зураас аваад тэр хэсэгтээ нүдний хан гол нэг тавьчихна. Нээж агаад за ингээд голыг нь зурцсан байхад бол ингээл хойшоо голынхан ч нийдвэр би бол нэг хойшоо зурдгүй. Яг энэ сүүдэр тэгээ уусгаад одоо энэ хадын сүүдэр зурсан шүү дээ. Яг тэрнтэйгээ ингээд төхүүлээл ер нь ингээ хойлол хайчдаг. Чин урагшаага нэг их зураад ах хэрэг байхгүй. Урагшаага жоохон ихтүүлээ тод зурчих юм бол амар юм хүчлэг таардаг байхгүй юу? Ээгээ салыг бол ингэж л би бол зурдаг. За одоо тодруулна. Сайн давхарлаа зурчих юм бол ингээл контрол бэлэн. За би болохоор сэвтэй бодолт хийж батсан байгаа. Одоо сэв зурх гэж алан болоо. Сэв бол ялч гэж байгаа хэцүү. Тэгээ ингээд сэв зурчлаа. Би ингээ нүрийн бодол сонирхолтой болохын тулд ер нь бол хаяа сэв зурчдаг. Сэв зурчгаа нэг тийм innocent төрхтэй болчдаг. Тийм байгаа зү. Манай найз надад хэлсэн л дээ чи ингээд камеранаас жоо хол суул да. Дэлгэцээр дүүрэн чи харагдах ингээд зүгээр эзтэй гэдэг. За тэгээ нүрийн бодлого арай сонирхолтой болгохын үднээс юм улаан харандаагаар ч юм уу нүдэн доотгож жоохон ягаар болчих болно. Яг тохирсон хэсгүүд зүгээр юм цагаан өнгөөр л хүмүүсийн хоёрын тойрны гэж хамарныхаа үзүүр хэсгийг нүдний хайн хэсгийг би танаас нэг юм зааж хөө. Яг энэ хамарныхаа хэсгийг ингээд одоо цайруулчаар хамар аим жижигхан тавьчихдаг шүү дээ. Бас хамараа ингэж бодчих юм билээ. Бор өнгөөр эхлээ хамарныхаа хэсэг зурна гэж байгаа. Борлуулаад энэ хэсгийг борлуулан заяа. Тэгчээд яг энэ цагаан өнгө авч жагаад яг хойгорно. Яг энэ дээгүүр нь ч юм ингэж зурчихна. Тэнгүүд хамар амар жижигхан харагдсан юм. Энэ бол яалтч өгөр амар арга. Үнэхээр үйлчлдэг. За тэгээд би яг нүдний яг энэ хавьяраас жоохон цааруулчих юм бол нүүр бүр ингэ нэг юм дүүгүнс юм дээ. Хавтгайлаа харагдахгүй гэх юм уу? Нөгөө нэг уруулаа том харагдуулахын тулд хүрээлт нь штэ. Хүрээлгүйгээр заяа ийм бүдэгдүү боророо уруулын доогоороо сүүдэр тавина. Тэгээд яг энэ хэсэгтээ. Зин уруулын цаанасаа ийм тогоор харагдана гэсэн үг л дээ. Ер нь бол уруулын модгаараа яг энэ хэсгээ яг энэ ишээний хоёр уул үсгээд дэнийг уусгах. Тэг класс идэхэд өө нэр жоо хайлайт тавьчихъя. Амарныхаа яг ингэж харж агаад хамгийн өндөр цэг дээрээ хайлайтад байна. Яг нүднийхаа
Энэ урдталд тавьснаа ингээд доошоогоо жоох явуулчих. Яг ингээд энэ зураасаа дагуулад би бол хувьдаа хэлэхэд яг энэ хаваараа ингээд хайлайт тавьчих юм бол надад зөвхөн би бол яг энэ хаваараа тавил. Одоо яг хацрын хэсэг чинь ингээд төвийгөөд хавтгай биш харагдана. Тэгээд энэ хавтаа жоохон тавиад нүүр бодог бол болчлоо. Оо, сармас бодог шүү дээ. Сармас бодчих да. Сармас бодохдоо доод сармасаас цуг бодчих хэрэгтэй. Хэрвээ чи доод сармасаа боддог бол зөвл бодоод үз. Амлыг зөвл бодоод үз хэрэгтэй. Тэгээд мейкап маань эцсийн байдлаар ингэж харагдаж байна. За одоо үсээ зална. Энтэй унтах жоохон хэцүүлтэй ялцчихв. Тэгтээ бол тийг гоосынхан зайлаас хэрэгтэй. За ингээд үс маань ингэж харагдаж байна. За одоо үс мейкап маань болчлоо. Одоо хэдүүлээ хувцруугаа оръё. Би яг юу өмсөж байгаа вэ гэхээр юм шилэн тэрхүү, юм мейк шиг юм. Жижигхэн шорт. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээд бүс мүс зүгэж жоохон чимэглэе. Тэгээд гадуур нь болохоор ийм ханцан өмсчээ. Тэгээд үрээ нэг иймэрхүү. За одоо нөгөө алдарт энэ хутлаа өмсөд. За тэгээ энэ дээр болохоор нөгөө нэг энэ цүнхээ өрөөд. За нэг иймэрхүү харагдаж байна. Ер нь бол хоолойтой цамцан дээр бол үсээ бооцсон зүгээр дахиад нэг бас сонголт байна. Та нар сонгоорой. Дараагийнхын сонголт нь бол энэ байна. За энэ дээр л үсээ задлана. За ингээд бэлэн болж байгаамаа. Саяны харыг нь өмсөхөөс цааныг өмсөх үү? Доор комент хэсэгт бичээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Тэг би ер нь мейкап бичлэг оруулал ямар байна? За тэгээд лайк болон subscribe дараарай. Баяртай. Тэний үнсчтэй юм уу?